За Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс бас яг манай аюулгүй байдлын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай ийм хүний нэрийг дэвшүүлжээ. Тэгээд сая манай нэр дэвшигчийн зүгээс их чухал асуудал хэлж байна л да. Энэ сонгуулийн үеийн аюулгүй байдлыг хангах гэдэг. Тэгээд бид бол одоо сонгуулийн үеийн аюулгүй байдлыг хангах гэхээр гэж ярихаар манай үндсэн хууль байгууллагын одоо хамгийн чухал бүрдэл хэсэг болох дөрвөн институцүүдийг арчилсан замаар сонгодог энэ сонгуулийн үедээ нэг юм сонгуулийн санал авах хэсгийн байрны гадаа цагтаа байх, санал авах хуудсыг зөөх гэдэг ч юм уу. Иймэрхүү одоо тухайн үеийн аюулгүй байдалтай холбоотой зүйлүүд ойлгоод байдаг. Гэтэл бол их олон судалгаагаар эндээс гадна дотны элдв нөлөөллүүд ихээр байна гэсэн ийм зүйлүүд энэ судлаачдын тайлан болоод анхаарах зүйлүүд байдаг. За нэг ялангуяа энэ сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн за төрөл бүрийн орчны зүгээс нэг ялангуяа мэдээллийн энэ аюулгүй байдлын чиглэлээр анхааруул зохих асуудлууд бас тайлангуудад дурдсан байдаг. Тэгэхээр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд эдгээр асуудлууд дээр ер нь ямархуу арга хэмжээ авч ажиллах санаачлаг гаргаж ажиллая гэсэн бодол байна вэ? Энэ талаарх ямар төлөвлөгөө байна вэ гэдэг талаараа та нэг арай дэлгэрүүлж хариулна. За нэр дэвшигч чи ариун бол нэг номерын микрофон нээж өгье. За эрхэм гишүүний асуултанд хариулъя. За мэдээ сонгуулийн гишүүний хэлснээр сонгуулийн аюулгүй байдал гэдэг бол зөвхөн одоо тухайн өдрийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа бол биш. Энэ бол одоо тогтмол тасралтгүй явагдаж явах ёстой. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлууд хурцтай өөрчлөгдөж байгаа үед дэлхийн янз бүрийн улсад одоо сонгуулийн үйл явцтай холбоотой ямар нэгэн хуурамч мэдээллүүдийг цацах мөн сонгуулийн одоо үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдох өөр улсын зүгээс нөлөөлөхийг оролдох гэсэн ийм үйл ажиллагаанууд бол тасралтгүй явж байгаа. Та бүхэн бол одоо дэлхийн нийт болж байгаа сонгуулийн үйл явцаас харж байгаа. Үүний нэг тод жишээ нь бол одоо сайхан одоо явж байгаа Армян улсад явж байгаа сонгуул дээр бол одоо Оросын улбаны улсын нөлөөл байна гэдэг одоо энэ мэдээллүүд явсан. За үүнтэй холбогдуулаад миний зүгээс бол одоо сонгуулийн ерөнхий орны гишүүн дээр сонгогдсон тохиолдолд энэ аюулгүй байдлыг хангах, ялангуяа мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэлээд түлхүү ажиллая гэж бодож байгаа. За ер нь бол одоо сонгуулийн үеийн худал мэдээлэлтэй энэ цахим аюулгүй байдлыг хангах системтэй тэмцэхийн тулд энэ сонгуулийн ерөнхий хороо одоо энэ цензурын байгууллага байх ёсгүй маа. Харин сонгогчийн үнэн зөв мэдээлэл авах, эрх сонгуулийн судраг өстөө үндэслэл бодлоо чөлөөлтөй илэрхийлэх эрх чөлөө гурыг болоод тэнцвэржүүлсэн тогтолцоог бол бий болох ёстой гэж үзэж байгаа. За ялангуяа сонгуулийн ерөнхий орны худал мэдээллийг одоо өргөн утгаар нь бас шууд сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь ангиллаар нь бол өндөр рисктэй агуулгаар наривчлан авч үзэх юм шаардлагатай байгаа. Тэгснээс биш одоо нэр дэвшигчийг шүүмжлэх, бодлогын маргаан, үзэл бодлын илэрхийллийг бол бид нар одоо худал мэдээлэл гэдэг байдлаар болоо захимд хаах энэ үйл ажиллагаа бол одоо явуулах ёсгүй гэж би бол үзэж байгаа. За мэдээж одоо гадны нөлөөллийг хязгаарлах энэ үйл ажиллагаан дээр бол бид нар бол одоо ажил үргийнхаа хувьд мөн үндэсний аюулгүй байдлыг хангах тусаасан чиглэлтэй байгууллагуудын хувьд сонгуулийн үеэр бол хамтран ажиллаж тодорхой хэмжээний үйл ажиллагааг бол явуулдаг. За мөн түүнчлэн одоо бид сонгуулиудаар явагдаж байгаа энэ мэдээллийн аюулгүй байдалтай холбогдлолтой дээрэс нь ирж байгаа мэдээллүүдийг шүүх энэ үйл ажиллагаан дээр нэлээд анхаарал тавих хэрэгтэй. Юуны төрөв хасаадуу бид тавих тэгжвэж одоо дараагийн арга хэмжээлүүд шилжих юм шаардлагатай гэж үзэж байгаа. Дээрээс байхам нь өөрөө аюулгүй хангасан ийм бүрэн систем байх ёстой. Сонгогчийн одоо хувийн мэдээлэл болон бусад одоо сонгуультай холбоотой мэдээллийг бол одоо бүрэн хэмжээгээр сонгуулийн үр дүнг одоо цуглуулахын үйл ажиллагаанд анхаарна.